сайн байцгаана уу? Та бүхэнд би өнөөдөр 5-аас 6 настай хүүхдэд зориулсан уншуулж бичлэх сургалтын талаар мэдээлэл өгөх гэж байна. За, одоо өнөө үед хүүхдүүд их хвчлэн сургууль суралцаж 1-р ангид элсэн орохоос өмнө уншдаг, бичдэг болоод ордог болсон байгаа. Гэхдээ уншиж бичих үйл явцсан зарим сургалтын төв дээр зарим гэртээ ээж, аав, эмээ, өвөө, ах эх нэрээр заалгадаг байгаа. За, эмээ, өвөө, ах эх нэрээр заалгаж байгаа хүүхдүүдийн зарим тохиолдолд одоо үсгийн зурлаг, дуудлага, авиа зүг гэсэн гурван зүйлийг бүрэн төгс зүгээр эзэмшиж чадаагүй андуурах тийм тохиолдол байдаг. За жишээлх юм бол Т үсгийн зурлаг байна. Т үсэг маань дугуйлж эхэлсэн урч чулуун, орхицтай урч чулуун гэсэн мөн дугуйлж эхэлсэн хөндлөн урч чулуун гэсэн юм дөрвөн зурлагаас бүртгэн том Т үсэг байна. Энэ зурлагыг элементийн дэвтэр дээр хос шугамны хаана бичвэ, цэгтэй шүлүүний хаана бичвэ гэх зэргийг хүүхдүүд маань мэддэг байсан тохиолдолд энэ үсгийг цэвэрч нямбаа зүгээр бичиж сурах юм аа. За энэ мэтчлэн бусад үсгийн зурлагуудыг ч гэсэн зөв зурж сурах нь 1-р ангид элсэн орж байгаа хүүхдүүдэд маш чухал юм аа. За мөн үсгийн дуудлага болоод нэр болон авиа зүүн дуудлагын хувьд үсгийнхаа нэрийг авиа зүүн дуудлагатай андуурах зэрэг асуудал бас гардаг. Энэ хүүхдийн хурдтай унших, ойлгож унших зэрэг асуудал дээр нь буруу үр дагаврыг гаргадаг байгаа. За жишээлх юм бол энэ бол үсгийн нэр нь Т. Энийг эцэгчүүд хүүхдүүдэд таниулахдаа эрт үсгээ таниулсан тохиолдол байдаг. За энэ нь ямар учиртай юм гэхээр битүү үед орж Т үсгийг таниулах хүүхдтэй. Битүү үе гэдэг нь тухайн Т гэдэг эвлэгчийг таниулах байгаа тохиолдолд их шиг Т үсгийн өмнө гарсан байх юм бол энэ бол битүү үе. За битүү үеэр таниулах тохиромжтой үгийн нэг жишээ нь шат гэдэг үг байна. Шат гэхэд төгсгөл нь Т үсэг орж ийн тийм үү? Шат гэж хэлдэг. Энийг хүүхдүүд эцэгчүүд нь ит гэж таниулсан байдаг. Энэ бол буруу юм аа. За задгаа үедээ үсгийн хүүхдүүд үсэг таниулахдаа шууд холбож уншуулдаг. Т А гэж холбож тусад нь хэлэхгүй. Шууд та, Т, Ти, То гэх зэргээр задгаа үед таниулахдаа холбож уншуулна. За задгаа үе гэдэг нь одоо бидний өнөөдрийн таньж байгаа үсэг буюу Т үсэг байна тий. Т авиа үсгийг өмнө нь ороод Ад нь их шиг үсэг нь орсон бол энийг задгаа үе гэж нэрлэдэг байгаа юм аа. За энэ мөн Д үсэг байна. Энэ Д үсгийг эцэгчүүд бас ит гэж таниулсан байдаг. Ит гэдэг нь болохоор мөн авиа зүүн хөр үгэнд ороод үгийн төгсгөлд орохдоо тий. Үгийн нэхэнд орохдоо ч юм уу тий. Авиа зүүн хөр өөрчлөлт гарч ирж байгаа. Тэр сонсголыг хүүхдүүд эцэгчүүд хүүхдүүдтэй ит үсэг гэж таниулсан баг тохиолдол байдаг. За энэ үсгийг бас битүү үеэр таниулах боломжтой. Энэ бас нэг жишээ үг нь бол мод гэж болох юм. Мод гэдэг Д үсэг тод хэлэгдэж байна тийм үү үгийн төгсгөлд. За энэ бас битүү үе. Задгаа үедээ Д үсгийн араас А гэдэг их шиг үсэг орж ирсэн байна. Да. Энийг шууд таниулахдаа Д А гэж салангад нь хэлэхгүй. Да гэж шууд холбож уншина. Да, Д, Ди, До гэх зэргээр үеийг бүтнээр холбож унших юм аа. За дараагийн нэг үсэг бол Х үсэг. За Х үсгийг ихэнхдээ эцэгчүүд маань их үсэг гэж таниулсан байдаг. Их үсэг гэхлээр таниулж байгаа юм бол за жишээ болгоо задгаа үедээ уншиж үзье л да. Их энэ хоёр яаж холбогдчихээ Х гэдэг үг бүтэж байгаа юм бэ те? Энэ хүүхдийн маань авиа зүүн сонсголоос бүр холуу бодлоо явчихна тийм үү? Их гэж. За тэгэхээр энийг таниулахдаа зөвхөн битүү үедээ л бас таниулна. За жишээ нь ах байна тийм үү? Ах гэж болно. Ах гэж хэлэх юм тийм үү? Х үсэг байна нэр нь авиа зүүнд орохдоо х гэж хэлэгдээд байгаа юм байна гэж ойлгож болно. За энэ мэтчлэнээр хүүхдүүд маань 35 үсгээ танихдаа авиа зүүн дуудлага болон нэрний ялгаа хоорондыг мэддэг байх нь зөв юм аа. Үүнтэй холбоотойгоор үсэг бүтээх зурлага болон үсгүүдийг зөв бичих, зөв уншиж сурах